Нэлээд ач холбогдолтой гол хууль л да. Улсын их хурл үнэхээр хууль тогтоох эрх мэдлийг хадгалдаг юм бол улсын их хурлаар хэлцэгдэх гэж байгаа хуулийн төслийн боловсруулалтанд тавигдах шаардлага нэг үгээр хэлбэл стандарт техникийн зохицуултыг нь зааж өгсөн хууль байхгүй. Тийм учраас энэ хуулинд бид нэлээх ач холбогдол өгж энийг илүү боловсронгуй болгох ёстой. Би зүгээр үзэл баримтлалын хувьд дэмжиж хэлцүүлгийн төвшөнд илүү сайжруулж гаргах талаас нь анхаарах ёстой юм болов уу гэсэн ийм бодол байна. Хуулийн төслийг дагуулж тодорхой хуулийн төслүүд өргөн барьдаг. Тэрэнд гажиг биеийг бий. Угтаан үзэл баримтлалд нь нийцэж гарах ёстой хуулийн төслийг дагуулад өнөө малгай хуулийг нь өөрчлөлтийг өргөн барьждаг байхгүй юу? Одоо төсөв дээр их тодорхой харагддаг. Төсвийн тусгай шаардлага буюу төсвийн хүрээний мэдэгдлэн төсвөө дагуулад өргөн барьждаг нэг ийм гажиг асуудал үүсдэг. Дээр нь ангадагч гэдэг юм уу шинчилсэн найруулга дагуулад өргөн барьсан юмнууд байдаг. Тэгэхээр энүүнийг бид хаах ёстой. Зөвхөн тэр нэг төсвийн тухайн жилийн төсвийн тодтолыг дагуулж өргөн барьж байгаа хууль нь зөвхөн төсөв санхүүгийн харилцаа зохицуулна гэдгээр энэ хаагдахгүй. Тийм учраас энүүнийг бид хэлцүүлгийн төвшөнд нэлээд онцгой анхаарч энэ гажигийг засах талаас нь бодох ёстой юм а гэж хэлмээр байна. Энэ тал дээр одоо ямар бодол байна гэж. Хоёр дахь зүйл захиргааны хэм хэмжээ тогтоох эрх олгох тоон ийм зүйлийг хангасан байна, ийм зүйлийг тусгахгүй байна гэд 27 дээр хэдүүлээ оруулжээ. За тэгээд тэр 27-гийн 2 дээр нь татвар хураамж төлбөртэй холбоотой юм ороод ирж байгаа маа. Бид бүхэн чинь бол нэгдсэн улсаа. Татвар төсвийн бодлого нэгдсэн байна гэж хэлээд ерөнхий хууль, татварын ерөнхий хуулинд ороогүй татварын нэр төрөл гаргахыг бол хориглосон юм. Зөвхөн олгосон эрх хэмжээний дотор хязгаар дотор багтааж тогтоох эрхийг нь нутгийн өөрөө удирдах байгууллага, холбогдох байгууллагуудад өгдөг юм аа. Гэтэл бид хэдийн энд орчход байгаа чинь тэрнийг нь давхар хаачхаад байгаа юм шиг ийм заалт болчихжээ. Гэхдээ уншаад үзэхээр тийм юм харагдаад болжихгүй байна. Тэгэхээр энүүнийг зөв талаас нь харах ёстой. Энүүн дээр одоо ямар байр суурь байна уу гэж. Гурав дахь зүйл захиргааны хэмжээ тогтоох эрх олгож болно. Бүгдийг хуулиар зохицуулж чадахгүй. Яг үннийг хэлэхэд амьдрал өөрөө үргэлжилж байгаа бол дандаа шин юмтай гэдэг юм уу нүүр тулж байдаг. Тэр болгоныг зөв зохицуулахад биднээс энэ хууль тогтоомж гэдэг хэллэгээрээ буюу дөрмийн засаг гэдэг хэллэгээрээ явагдах ёстой. Тэгэхээр нэгдсэн сан гэж байна. Тэр захиргааны хэмжээ тогтоосон актуудыг бүртгэдэг. Тэрийг манай хууль зүйн яам өөрийнхөө онцгой одоо мэдлэлд нь байлгаж авч байгаа. Тэнд хуулиас давтсан журам яагаад бүртгээд байгаа юм бэ? Яагаад тэнд энэ журмуудыг бүртгүүлэхгүй байгаа юм бэ? Хэрэгцэхээ бүртгүүлээгүй бол түүнээс гарах хохирол үр дагаврыг тухайн гаргасан нөхөр хариуцахаар ийм юутай шүү. Тэгэхээр энэ дээр одоо харин энэ байгууллагуудаа чангадах талын имийг давхар хэдүүлээ яаж бодох ёстой юм бэ? За бачиргалагч хүнд 1 минут нэмж өгье. Бодох ёстой гэж. Дараагийн нэг миний хэлмээр байгаа санаа дагуулад авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоол санаачилсан байна. 1-2 дахь залтаараа 25 оны намрын чуулганаас өмнө тэр 27 заагдсан шалгуур шаардлагыг хангуулж хуулиудын нэмэлт өөрчлөлтийг оруулж иргээ хэлчихжээ. Ер нь хичнээн хууль энүүгээр одоо өөрчлөлт орж ирнэ гэж тооцоологдсон итэр юм байна уу? Амжих юм уу? Энэ чи ер нь нэлээд өргөн ажил болох юм биш үү гэсэн ийм бодол байна. Энэ дээр ямар юм байна гэж. Дараагийн нэг гол зүйл бол энэ хууль нийгмийн эдийн засгийн амьдралыг урагшлуулдаг нийцсэн байх тухай ойлголт л доо. Тэгэхээр хууль амьдралд хэрхэн нийцэж гэнэ гэдэг дээр үнэлгээ хийдэг тухай асуудал. Бид хяналт шинжилгээ үнэлгээг 5 жил тутамд хийхээр орсон боловч энэ олигтой явж өгөхгүй байгаад байгаа маа. Энэ биелэлтийг гаргаад байгаа байгууллагууд энэ хууль амьдралд ингэж нийцэж байна.
За зохиот хэрэгш хариулт өгье. За бачрал гишүүний ярьж байгаа юмтай санал нэг байна. Тэгээ үнэхээр энэ хууль боловсруулах стандартыг л боловсруулж байгаа. Тэгээ энэ маань өөрөө сайн байж дараа нь хууль чанартай гарах тухай асуудал яригдана. Эцсийн дүндээ эн чинь энд ингээл батлагдаад гараад 3 сая хүний аж амьдралыг зохицуулаад эхэлж байгаа тэр дүрмүүдийг, тэр нормуудыг л бид нар шингээсэн хуулийг энд гаргаад байгаа болохоор энэ анхдагч стандарт үнэхээр сайн байх хэрэгтэй. Энэ дээр бол би тантай санал нэг байна. Тэгэх ч л энийг уг нь оруулж ирж байгаа нэмэлт өөрчлөлтийг. За тэгэж оруулж ирэхдээ угаасаа үндсэн хуулинд хүн төвтэй гэж байгаа болохоор тэр нөгөө хүний эрэхэд илүү нийцүүлэх гээл оруулж ирээд байгаа юм л да. Одоо бол энд орж ирж байгаа нь нөгөө анхдагч хууль эднэр оруулаад ирдэг чил болиулах гээд одоо төсвийг дагаж орж ирж байгаа бол тэр төсвийн өөрчлөлттэй л холбоотой юм. Түүнээс хуулийн бүр одоо үжил агуулгыг юм уу эсвэл анхдагч хууль оруулаад ирж болохгүй гэдэг энэ юу санааг л энэ хуулиндаа тусгаж өгж байгаа юм. За таны тэр нөгөө татварын юм дээр та яг орон нутагт ажиллаж исэн одоо энд чинь бачрал гишүүнээ ингэж яаж байгаа шүү дээ. Ер нь яг хуулинд байгаа юмнуудаа л энэ чинь нөгөө бусад хуулиа өөрчилж чадахгүй тодтогдож л өгж байгаа. Юу гэвэл захиргааны хэм хэмжээний акт гаргах эрх олгосон хуулийн төслийн зохицуулалт тавигдах шаардлага гээд энэ дээр тэгэхээр захиргааны хэм хэмжээний акт гаргах эрх олгоно гэдэг чинь нэг этгээд эрхтэй байгаа тэр эрхээ дамжуулах гэдэг шүү дээ. Тэр эрхтэй этгээд чи аль хэдийн үндсэн хууль юугаар захиргааны нэгжийн хуулиараа орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралчин энэ эрх нь аль хэдийн авцсан байж байгаа байхгүй. Харин эннийхээ хүрээнд аливаа нэгэн энэ татвар хураамжтай холбоотой ийм шийдвэр гаргаж байгаа бол хамтын тэр байгууллагаас нөгөө хүн рүү шилжүүлэхгүй шүү. Тэр чинь өнөөдөр хуулийнхаа дагуу та нар өөрсдөө л гаргана шүү. Тэрийг хэрэгжүүлэх тэр журам юмнуудаа бол гаргаж болно. Түүнээс тэр та өөрөөсөө хэлж жишээл татвар гэдэг чинь төрийн бүрийн эрхийн асуудал. Энэ татварын өөр хэлбэрийг одоо орлогын албан татвар юм уу нэмэгдсэн урьдчилан албан татвар эднэрийн чинь улсын хурал тогтоонохоос угаасаа хуулиар өөр хинч тогтоож болохгүй. Тэгээ тэр юмнуудыг л энд илүү тодтогоод заагаад өгсөн байгаад байгаа маа. Харамсалтай нь бид нар хичнээн ийм хөлтөж цаан чинь зөндөө тэр хуулиуд гараад ямар сайндаа шүүхтэр очоод эн чинь бүр яг татвар төлбөр тооцоотой мөнгөтэй холбоотой журам хүртэл засгийн газрын журам очоод шүүхтэр очоод ялагдсан байгаад байгаа байхгүй. Тэгээ энийг л бид нар тусгая гээд байгаа юм. За гүйцэж хариулъя зохиот хэрэгш. Энэ нөгөө хуулийг яагаад бүртгэж аваад байгаа юм бэ? За одоо бүртгэж авч болохгүй шүү дээ. Тэр хэм хэмжээд авсан хуулийг нэрэл бүртгэж авч болохгүй. Тэгэд одоо хэдүүлээ бас төрдөө итгэл л да. Одоо хууль зүйн яам бүртгэж авахгүй байгаа учраас л цаана 800 хэдэн бүртгэгдээгүй дүрм журм явж гарч ирж байгаа бах гэж би бодож байгаа. Яг тэгвэл хууль зүйн яамыг бүртгэхгүй мэдээд тийм журмаа гаргацсан амьдрал дээр мөрдөө тэргжүүлээд яваад байна л гэсэн үг л дээ. Тэгэхээр одоо харин энэ таны нөгөө нэг асуудал одоо энэ хууль гарснаар тэр одоо 2025 оны намрын жуулан гэхэд оруулж ирэх ёстой гэж одоо амжуулах гал үзэх ёстой баг. Гэхдээ нэрэл таны хэлж байгаагаар 800 хэдэн журам хүчингү болгох цаана ям хичнээн хуулинд асуудал гарах уу? Энэ бол өөрөө том асуудал шүү. Энийгээ бол хилцүүлгээ явцаа таа ч гэсэн саналаа хэлээрэ хэдүүлээ энийгээ бол боддоор харах нь зөв баг. За За ажлын хэсгийн 10 дугаар микрофон. За бачрал гишүүний бас асуултанд зарим статистик мэдээлэл бас нэмж өглөө. Одоогоор бидэрт хууль зүйн дотоод хэргийн яамнаас ирүүлсэн мэдээлэлээр бол эрх болгосон заалт бүхий хууль 315. За мөн хуулиар эрх болгосон заалт бол 2403 байна гэдэг ийм мэдээлэл өгсөн байгаа. Ингээд хууль зүйн дотоод хэргийн яамн дээр яг улсын нэгдсэн санд бүртгэлтэй одоо захиргааны хэм хэмжээний акт болвол бас өнгөрсөн 24 онд бол 2560 байсан болвол
одоо энэ оны 2 дугаар сарын байдлаар бол энэ тоо бас нэмэгдсэн байгаа. 2868 гэсэн энэ тоо байгаа. Энэ дотроо сайдын тушаал, засаг даргын захирамж, иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр, улсын хурлаас томилогдсон байгууллагын удирдлагын шийдвэр гэх мэтэр одоо эрх олгогдсон субъектүүдийн батлсан хэв хэмжээний актын тоо бол ийм байдалтай байна гэж бас гарсан байгаа. За Ганбатын Очир утгч асуулт асууя.